1 2 миний аудио хэрвэн. Сайн уу yazgan залуусаа тэгээд энэ дугаар дээр нэг сонирхолтой зүйлийн талаар ярих гэсэн. 5 жилийн өмнө бүх юм смарт болж исэн тийм ээ. Ус буцалгагч хүртэл смарт байсан. Тэгээд одоо бол бидний амьдралд аль хэдийн ороод ирсэн зүйл бол хиймэл оюухан буюу AI. AI-гүй юм одоо байхгүй болсон байна. Бүх юм AI. Миний эхний асуух гэсэн асуулт болохоор ер нь л энэ юм байна. AI ашиглаад компьютер хард keyboard-аа ашиглаад өөрийнхөө дуртай фото зураг гаргаад ирэх боломжтой шүү дээ. Тэгвэл ийм мөчөд зурагчинхуу ер нь хэрэгтэй юу? Энэ талаар сайн бодоод үзээрэй. Яагаад гэвэл фото зурагт хэрвээ карьерээр навж үзэх юм бол хамгийн өндөр үнэлгээтэй хаана гэдэг гэвэл commercial зураг авалтууд, сурталчилгааны зураг авалт, fashion эдгээр зурагчингууд хамгийн өндөр төлбөр авдаг байсан. Гэвч өнөөдөр AI-аар тэдгээр хүмүүстэй ажлыг орлуулах боломжтой болоод байна шүү дээ. Тийм учраас би өнөөдөр та нарт баахан контентын талаар ингээд яриад байдаг. Яг үндэ зурагчаа өөрөө хэрэгтэй мө хэрэггүй мө гэдэг асуудал байна шүү дээ. Тэгээд энэ зүйлийн талаар бодоод ирэхлээр надад юу санаанд ордгоо гэвэл 80-аад онд анх Photoshop гарч ирсэнтэй яг адилхан юм шиг санагддаг. Маш олон зурагчид тухайн үед пленкэн дээр зураг дараал харанхуй өрөөнд уралдаан чийдэн пленка боловсруулаад угаагаал яг тэдгээр зурагчингой Photoshop гарч ирэхэд наад чин худлаа наад чин фото зургийн үнэн агуулах хамгийн чухал үндэс суурийг байхгүй болгож чинь гэх мэтлэн зөндөө дургуутчихсэн. Тэгээд яг энэ үйл явдал давтагдж байгаа юм шиг надад санагдаж байна. National Geographic сэтгүүл дээр 1982 онд Photoshop-той холбоотой нэг дүүлэн болж исэн. Тэр нь болохоор сэтгүүлийн нүүрэн дээр Египтэд дарсан зураг Photoshop-оор янзлаад хоёр пирамидыг хооронд нь зайг нь ойртуулад байршуулсан. Нэгээс нь дарсан зураг дараа нь сканердсан зураг дахиад ингээд эдитэлсэн гэсэн үг. Тэгээд тэрийг нь мэдээд хүмүүс хэрүүл маргаан айгүй ихэр дагуулж исэн. National Geographic-ийг үнэн байдлыг гойвуулж гэдэг гэх мэтлэн зүйлүүд асуудлууд гарч исэн байна. Тэгээд өнөөдөр болохоор AI контент хасаг болчлаа шүү дээ. Тэгсгээл нөгөө байж иж байгаа нэг муур зур хоорондоо нийлэлж ирэмсэн болол хүүхд гараал гэх мэтлэн гачаа. Тэгсэн хэдэн ногоонод хоорондоо юм зам ярьж мэрэл иймэрхүү AI контентод одоо бид нар үзэж чадхаа болоод байна. Дахиад нэг жоохон удалгүй одоо ширэн бэлэн болцсон дөө. Би заавал нэг камерын урд суугаад ах шаардлага байхгүй. AI-аар өөрийнхөө царайгаа таниулаад текстээ оруулаад тэгээ миний өмнөөс AI ингээд амаа хөдөлгөөд яриадах боломжтой. Тэгээд тэгвэл яагаад хийчихгүй байгаа юм бэ? Энэ бичлэгийг хүртэл одоо voice уншаад тэр voice-ыг мань текст болгоо текстийн дагуу subtitle гаргаад subtitle-ын дагуу миний ам хөдлөөд AI ашиглаад хийчих болно. Гэвч энийг хийхгүй байгаа шалтгаан нь хийж байгаа процесс маань өөрөө маш үнцэнтэй байдаг. Надад эцсийн зураг биш бас зураг дарж явах явц нь өөрөө гоё байдаг. Зураг дарж явах явцдаа тэр газрыг үзэх, харах, таньж мэдэх, үнэрлэх, сонсох, хүмүүстэй танилцах, ярилцах эдгээр бүх процесс нь өөрөө зураг дарах гэдэг том ойлголтын доор явж байдаг. Контент хийх ч гэсэн яг адилхан. Тийм би voice уншаа текст болгоод ингээд AI-аар энэ контентыг хийж чадна. Гэхдээ өөрийгөө туршаад энэ талаар яриад үзье, бодол санаагаа хуваалцаад үзье, камерын урд яриад үзье, гэрэлтүүлэг тавиад үзье, дараа нь энийг монтажлаад үзье, IDV-сэд үзье, дуугийн султгаж чангалаад үзье. Эдгээр процесс нь өөрөө гоё бийжиж энэ бүх зүйл ор тас алга болчихно гэсэн үг биш. Бисээ юу гэдэлч вэ? Энэ бүх зүйл үн цэнтэй учраас хүн болгон өөрийнх нь хийж байгаа бүтээлэг контентыг AI-д даатгахгүй. Яг тэгвэл хийж явах процесс маань өөрөө бидэнд үн цэнтэй. Харин нөгөө талаас нь захиалагч хүн байлаа. За 40 насны эмэгтэй. 40 насны эмэгтэй өөрийнхөө зургаад оруулах хичээлээ. Мэдээж тэр эмэгтэй сайн чанарын зөвхөн селфи зураг AI-дад студид авахулсан зураг хувцсыг яаж сольж болно, өнгийн арын фонын гэх мэтлэн яаж хийж болно. Тэгвэл тэр хүн өөрийнхөө зургийг
AI-аар хийлгүүлчихэд сэтгэл ханамжтай байх уу гэвэл бас үгүй. Өөрөө студ дээр очих, зурагчтайгаа ярилцах, дүрээ бодолцох, мессежээ хамтдаа гаргах энэ бүх процесс нь зураг авахулж байгаа хүмүүст гоё байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас би хүмүүст үргэлж хэлдэг. Чи зураг дарж байхдаа тухайн хүнтэй харилцаж байгаа харилцан яриан дээр сайтар анхаарч, хөгжүүлж, яг тэгвэл яг тэр зүйл тэр хүн чамаар дахиж зураг авах уугүй юу гэдгийг шийддэг байгаа. Зөвхөн эхний удаагийн эцсийн ганц зураг гоё дарчлаа 85 мм дээр Sony Punk background юу ч болтол нуусглаа. Тэр зураг тийм гоё гэхдээ хүн бас нэмэлтээр юу үнэлж байгааг бол тэр зурагчтай харилцан ярианд орж байгаа, мэдээлэл авж байгаа, хэрхэн хоорондоо ойлголцож байгаа гэх мэт эдгээр бүх туршлагууд хоримтлагдаад томоохон тэр хүний үед давтагдшгүй хүчин зүйл болж өгч байгаа. Тийм учраас эдгээр зүйлүүд байсаарч ирсэн байх ч болно. Эдгээр зүйлүүдийг AI хязгаарч салгаж чадахгүй байгаа. Харин фото зурган дээр зөвхөн ганц бүтээгдэхүүний жишээ нь камерын постэр зураг бэлдэх. Энэнд одоо өөрийнхөө бүтээгдэхүүнийг студид очиад мэргэжлийн зураг даруулах шаардлагагүй болж эхэлж байна. Тэрийг зүгээр л нэг сошиал медиа маркетинг хариуцсан менежер нэг лицензийг худалдаж авсан хиймэл оюун ухаан дээр нэг зураг ашиглаад цагийн дараа гэхэд хангалттай хэмжээний постэр, видео контент гаргачих бүрэн боломжтой болж байна. Тэгэхээр миний харж байгаагаар юу танагдах гэдэг нь гэвэл фэшн танагдаж магадгүй, бүтээгдэхүүний зураг авалт эдгээр зүйлүүд бол танагдах байх гэж би бодож байна. Харин эргээд хуучин эсрэгээрээ арга хэмжээний зураг авалт, хорим найраж болж байна. Ийм арга хэмжээний зураг авалтууд 500 хүн оролцлоо. Тэр 500 хүнээс 60-70% нь мэдээж өөрийнхөө зургийг авахыг хүсэн тийм ээ. Тэгтэл тэр олон хүнд зургийг нь чи AI-аар генерейт хийгээд ямар ч боломжгүй. Тийм учраас тэр хүмүүсийн зураг эрэлт хэрэгцээтэй байсаар л болно. Дээрээс нь сурвалжлууд зураг үйж олж, хөрөг зурагнууд үйж олж, эдгээр зурагнууд өөрөө хиймэл оюун ухаан яаж шөгдсөн бэ? Энэ зөвхөн чиний ажлыг хэлбэрчлэх арга байх болгоосоош ордоос зурагчин хэрэггүй болно гэсэн ойлголт бол ерөөсөй байхгүй. Тийм эрсдэл байхгүй гэж би харж байна. Ерөнхийдөө бол би нэг иймэрхүү бодолтой. Тэгээд AI-ыг би өөрийнхөө зурганд ашиглаж байгааг үйл ашиглаж байгаа. Гэхдээ 0-аас ямар нэгэн байдлаар промпт хийж зураг гаргаж ирээд би энийг хийсэн дарсан. Тийм хэлбэрээр бол ерөөсөй ашиглахгүй байгаа. Харин референс зураг буюу жишг зураг тийм хэлбэрээр гаргаж ирж байгаа. Жишээ нь Sony-гийн юу болсон? Alpha Connect гэдэг фото тэмцээн болсон байгаа. Тэгээд тэр тэмцээн дээр цаг нь хязгаарлагдмал байсан учраас цагаа хэмнэх зорилгоор би толгой дотроо нүдэндээ харж исэн толгойдоо бодож исэн дүр зураглаа промпт хэлбэрээр бичээд тэгээд AI дээр энэ зургийг гаргаж ирсэн байгаа. Тэгээд энэ зургаа дараа нь харж байгаа жишг зураг болгож байгаа. Тэгээд өөрийнхөө үндсэн зургаа дарсан. Тэгээд ийм зургийг ямар ч зургийн мэдлэггүй хүн промпт бичээд гаргаж чадахгүй гэвэл бас төдийлөн чадахгүй. Эхлээд зургаа мэддэг хүн юу гэж хэлэхээ мэдж байгаа. Тэгээд зөв оновчтой тайлбарлаж, детальчилж хэлснийхэн дагуу эцсийн чанартай зургаа хиймэл оюун ухаанаар бүтээгээд гаргаж ирж байгаа. Жишээ нь чи гэрэлтүүлгийн схемээ мэдхүү, дүүргэлтийн гэрэл гэдэг нь яадаг, контур гэрэл байх юм уу, гэрэл нь ерөнхий драматик өнгө байх юм уу, эсвэл лакшери гламур гэрэл байх юм уу гэх мэтлээ. Мейкап нь ямар ах, хувцас нь ямар ах, мессеж нь ямар ах, нүүрнийхээ хувирлал нь, эмоц нь, биеийн хилэмж, зогсолт нь ямар ах гэх мэтлээ. Эдгээр бүх жижиг деталыг чи ойлгож авах юм бол чи чанартай зураг хиймэл оюун ухаан дээр генерейт хийгээд гаргаад авах боломжтой. Тэгэхээр юу ч мэдхгүйгээр AI-д надад гой зураг хийгээд өг гэд хэлэх юм бол гой зураг төдийлөн гарахгүй байх. Ерөнхий маш олон мянган хэдэн сая тэрбум зураг дундаас дундажлал нэг дундаж үзүүлэлтэл зураг гаргаж өгөх байх. Харин Canon-ы эрүүл vibe гэдэг нэртэй фото уралдаан болсон. Тэр уралдаан ч гэсэн адил ерөнхий санаагаа би дотроо бодсон байсан бөгөөд тэр санааныхаа дагуу хиймэл оюун ухаан дээр промпт бичсэн гэрэлтүүлэг иймэрхүү байралтай байвал ямар харагдах вэ гэд зураг гаргаж ирсэн. Дараа нь тэр өөрийнх нь референс зургаараа үндсэн фото зураг дарсан байгаа. Тэгээд энэ нь болохоор AI миний хийсэн зурганд миний хийсэн ажилд AI оролцоотой гэвэл тийм хэсэгчлэн оролцоод. Гэхдээ тэр чинь миний санаа.
би яаж харагдахыг нь промптоор оруулсан. Тэр референс зураг гарч ирэхлээр нь эцсийн зураг дарахтаа мөн адил гэрэлтүүлэг, камерын тохиргоо, модулуудын байршил гэх мэтлэн утга санаа бүх юм дээр нь өөрөө ажилласан учраас энэ тэр чигээрээ миний өөрийн л ажил гэсэн. Тэгээд дараагаар нь миний хэмэл оюун ухааныг тогтмол нь цааш юм. Гэхдээ маш тодорхой зорилготойгоор ашигладаг нэгэн зүйл бол шүүмжлэл. Хүмүүс өөрсдийнх нь дарсан зургаа сонирхол нэгтэй группүүд рүү шеэр хийдэг. Пост хийдэг, тэр гэрэл зураг сонирхогчтой мэлээ дурлагчдын тэр групп дээр хийчихдэг. Тэгээд нэг 10 хүн лайк дардаг, 2 хүн комент өчтдөг. Эсвэл заримдаа комментээр хүмүүс шүүмж өчтдөг. Эн чинь тийм байна, энийг ингэ тэрийг ингэ. Гэхдээ тэр шүүмж өчж байгаа, коммент өчж байгаа хүн шүүмж ямар төрөл байдгаа ч мэдэхгүй. Объектив шүүмж гэж үгүй, авторитар шүүмж гэж үгүй, этик шүүмж гэж байгаа. Гэх мэтлэн шүүмж ямар төрөл байдгаа ч мэдэхгүй, шүүмжийг яаж хэлэх ёстой байдгаа ч мэдэхгүй, зөвхөн бла 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 гэдэг нэг юм биш шүү дээ. Тэгээд тэрийг нь хараад өөртөө гүнзгий хүлээж авах хүн байна, эсвэл тоохгүй өнгөрдөг хүмүүс байна. Гэтэл тэр шүүмж чинь яг шүүмж мөн үү гэдгийг сайн бодох хэрэгтэй. Яг хоо 5-10 лайк аваад тэгээд тэр чамд сонирхолтой байвал мэдээж постлж болно. Гэхдээ энэ зургийг шүүмжлээд өгөөч гэдэг. Гэтэл хэн тэр чинь шүүмжлэхийг ойлгомжгүй. Тэр шүүмж өгж байгаа хүн нь мэдлэгтэй юм уу, мэдлэггүй юм уу? Тийм учраас энэ айгүй эргэлзээтэй асуудал. Би ч гэсэн тийм юм төдийлөн дуртай биш. Хэрвээ миний зургийг шүүмжлэх байгаа хүн байгаа бол адаглаад надаас илүү туршлагатай, надаас илүү зураг дарчихсан, надаас илүү энэ салбарт мэддэг хүн мэдээж шүүмжлэл надад тэр үнцэнтэй. Тэрнээсээ хөндлөнгийн хүн олон юм хэлэх юм бол надад төдийлөн нэг сонирхолтой биш. Яг нь мэдээж хэлэх эрх нь бол байгаа. Гэхдээ би тийм хүмүүсээс зорилттойгоор хязгаарч ер нь бол асуухгүй. Мэдээж өөрөөсөө илүү төвшний хүнээс зөв шүүмжээ авчиж хүн цаашаа хөгждөг байгаа. Тэгээд энэ дээр нэг зүйлийг дутуу хэлсэн байна. Шүүмж, сэтгэл хоёр өөр шүү. Facebook дээр хэрвээ хэлийг нь өөрчлөн Монгол дээр тавих юм бол яг комент гэдэг үг чинь сэтгэл болж өөрчлөгдөв тийм үү. Тийм учраас комент бичиж байгаа энэ комент бүр ерөөсөө шүүмж биш. Шүүмжийг альва зүйлээ хэлж байгаа зүйлээ мэддэг, судалсан энэ зүйл дээр хэлэх юмтай хүнээс л мэрэгжлийн шүүмж ирдэг байх шүү. Тийм учраас сэтгэлдлийг шүүмжтэй бити андуураарай. Харин хүмүүсийн битсэн зүйл бол сэтгэл. Сэтгэл бол ямар ч байж болно. Тэрэн давтагдах шаардлага байхгүй. Тэр бүрийг яг шүүмж гэж бас хүлээж авах шаардлага байхгүй. Тийм учраас өөрийнхөө дарсан зургаа хиймэл оюун ухаан руу оруулаад энэ зургийг би дарсан юм аа. Тэгээд энэ зургийг яг тайлбар өгөхгүй гэж болно. Гэхдээ ингэж асуучих болно. Мэргэжлийн шүүмж энэ зурган дээр надад өгөөч гэдэг. Туршаад үзээрэй. Айгүй сонирхолтой. Тэгээд хиймэл оюун ухаан их тохиолдолд магтдаг. Гэхдээ бас түүнийг залдгуулаад яг тодорхой, яг объектив шүүмжүүд өгдөг. Ингүүл илүү дээр байх байлаа. Энэ дээр нь дутуу байлаа. Энэ дээр нь сайн болж гэрэлтүүлэх сайн композит сул гэх мэтлээ тодорхой чамд хэлж өгдөг учраас энэ чиний шат ахих, юулуу зорих гэдэг зүйлүүдийг чинь тодорхой гаргаад өгдөг учраас өөрийнх нь зургаа хиймэл оюун ухаанаар шүүмжлүүлээд үзээрэй. Энийг би ер нь бол үе хийдэг. Магтах гэдэгтээ нэг хэдийн юм хэлсэн байгаа. Ягаад хүмүүс өөрсдийгөө Facebook нэгэд Facebook цаанаас нэг 1000 лайк л өгсөн юм шиг өөрсдийнх нь лайк, эмоц, инээж байгаа зүрх, инээж байгаа смайл, зүрх гэх мэтлэн зүйлүүдэд би харамлаад байдгийг ерөөсөй ойлгодог. Би өөрөө боломжоор маш их лайк дардаг, өгдөг гэх юм чи хайшин тэр ч одоо минийх биш шүү дээ. Тэр чинь зүгээр л ганц товчлоор. Тэгтэл хүмүүс яагаад ч юм байгаа цаанаас нь өөрт нь хязгаартай 300 лайк гэд насан туршид нь болгоцсон юм шиг тэр 300 лайкыг харамлаад байгаа юм шиг бие авч явдгийг ерөөсөй ойлгодог. Ямар нэгэн байдлаар юм бүтээж байгаа хүн сайшаал, магтаал, зэмлэл аль нь л байж иж ямар ч креатив юм хийж байгаа хүн дэвшиж байдаг, урам зориг авч байдаг, цаашлах хүсэл тэмүүлэл олж байдаг. Тийм учраас би өөртөө лайк гуйж байгаа юм биш. Гэхдээ олон нийтийн сүлжээнд хэрвээ тэр хийсэн зүйл, зураг, бичлэг сонирхолтой байсан бол, таалагдсан бол лайк дарчжээ. Лайк чинь хязгааргүй штэ. Хүснээрээ хэдэн 10-аараа хэдэн 100-аар өдөр тавьж болно штэ. Тэгээ хүмүүс яагаад тийм харамч байд юм би ерөөсөй ойлгодгүй. Тэгээд магтаалч гэсэн мөн адил хиймэл оюун ухаан ашиглаад заримдаа өөрийнх нь зургийг магтуулах бас сонирхолтой байдаг. Тэрийг
магтаал нь зөв магтаалууд. Гоё байна. Окей гэдэг биш. Энэ нь гоё болсон байна. Энэ нь чиний давуу тал юм байна гэх мэтлэн дэлгэрэнгүй магтаал хэлж өгж байгаа нь таатай байдаг. Туршаад үзээрэй. Тэгээд бичлэгний өмнө үзүүлсэн бүх зургууд Хималай явахаар хийсэн шүү. Окей. Дараа уулзъя.